Дэлхийн 2-р дайн эхэлсэн нь Адольф Гитлер Герман хүн бод Арийн үндэстэн ба Арийн үндэстэн нь бусад бүх үндэстнүүдийн дотор хамгийн шилдэг гэж итгэдэг байв. Тиймээс Герман хүмүүс агуу иргэншлийг бий болгох чадамжтай гэж бат итгэсэн. Ингэснээр Герман их гүрэн байгуулж хүн амаа өсгөхийн тулд илүү том газар нутагтай байх хэрэгтэй гэж үзв. Аль 1920-од онд Гитлер нацист дэглэм зөвлөлт холбоот улсын зүг буюу зүүн тишээ давшиж энэхүү хүссэн газар нутгаа олж авна гэж үзсэн. Зөвлөлт холбоот улсын газар нутгийг эзэлсэний дараагаар тэр газар нутагт нь Германы тариачид оршин суух ёстой. Ингээд Арийн хүмүүс Европыг 1000 жил ноёрхох, дүрт улсаа бий болгох зорилгодоо слав хүмүүсийг боолчлох төлөвлөгөөтэй байлаа. Дэлхийн 1-р дайны дараа Версалийн гэрээгээр Германы цэрэг армийн хэмжээг багасгасан байсан боловч канцлер Гитлер шинэ агаарын хүчин бий болгосноо зарласан. 1-7 хоногийн дараа тэр цэрэг армийн тоог 100,000-аас 550,000 болгож нэмэгдүүлсэн. Эдгээр алхмууд бол Версалийн гэрээг шууд зөрчсөн үйлдэл байсан ба Англи, Франц, Итали, Германы энэ алхмыг эсэргүүцэж сануулга өгсөн. Энэ үед эдийн засгийн их хямрал болж байсан учраас тэдгээр улсууд өөрсдийн дотоод асуудалтай шийдэх гээд асуудалтай байваа. Анхаарал сул байгааг далимдуулан Гитлер Райнланд руу цэрэг эдгэсэн. Райнланд нь Германы өөрийнх нь нутаг хэдий ч Версалийн гэрээгээр энэ нутгийг цэрэггүй бус болгосон байсан юм. Энэ явдалд хариу үйлдэл үзүүлэх гэсэн Францын орлогыг Британд дэмжсэнгүй. Британий үдснээр Герман өөрийн нутаг руугаа цэрэг оруулсан явдалд уурлах шалтгаан байхгүй гэвэ. Энэ хооронд Гитлер шинэ холбоотнууд олов. Италийн удирдагч Бенито Муссолини Ромын шинэ эзэнт улс байгуулна гэж мөрөөддөг байсан бөгөөд энэ дагуу Этиопийг эзлэн авсан явдалд Франц, Британи хоёр эсэргүүцэв. Энэ нь харин Гитлерт таатай боломж олгож Муссолинитой холбоотон болоод ав. 1936 онд иргэний дайнтай байсан Испани улсын генерал Фрэнсис Брэнкот туслахаар Гитлер Муссолини хоёр цэрэг эдгээсэн. 1936 оны 10 сард Гитлер Муссолини нар өөрсдийн нийтлэг эрх ашгийг тусгасан гэрээнд гарын үсэг зурсан. Итали, Германы хоорондын энэ хүн шинэ нэвслийг Ром Берлин Эксис буюу Ром Берлиний тэнхлэгийн эвсэл гэж нэрлэж байв. 11 сард Герман Японтой коммунизмын эсрэг Анти-Коминтерн пакт мэх гэрээнд гарын үсэг зурлаа. Австрийг эзлэн түрэмгийднэ гэж сүрдүүлсэний дараа Гитлер Австрийн канцлерт шахалт үзүүлж Австрийн нацистуудыг засгийн газрын эрхэнд гаргав. Шинэ байгуулагдсан засгийн газар нь Германы цэргийг Австрид оруулж хууль дэг журам сахиулахад туслуулах болов. Үүнээс нэг өдрийн дараа буюу 1938 оны 3 сарын 13-нд Гитлер өөрийн төрсөн нутаг Австридаа эргэн ирж Австрийг Германд нэгтгэв. Гитлерийн дараагийн зорилго бол Чехословакийг сүрүүлэх явдал байв. 1938 оны 9 сарын 15-нд Гитлер германчууд ихээр оршин суудаг газар болох Чехословакийн баруун хойд хэсгийн Судетенландыг Германд өгөхийг шаардсан. Энэ зорилготой хүрэхийн тулд тэрээр дэлхийн дайныг өдөөхөж бэлэн байв. Герман, Франц, Британи, Италийн төлөөлөгчид Мюнхен хотод яаралтай хуралдаж Гитлерийн энэ саналыг эсэргүүцээгүй бөгөөд бараг л Гитлерийн шаардлагад нийцсэн гэрээг байгуулчихв. Германы цэргүүд одоо Судетенландыг эзэлж болохоор боллоо. Барууны холбоотнуудаа орхигдсон Чехууд яах ч арга байсангүй. Энэхүү Мюнхений хурал нь Гитлерийг тайвшруулах гэсэн барууныхны хамгийн дээд зүтгэл байсан юм. Британий ерөнхий сайд Невил Чемберлайн Мюнхений гэрээг ярихдаа
Энэ цагийн инх тайван авчирлаа хэмээн ярьж байсан бол Британий улс төрч Winston Churchill ийхүү гэрээ байгуулж тайвшруулах алхам хийсэн явдлыг эхнээсээ л гамшиг боллоо хэмээн сануулжээ. Гэрээг үзүүлэх явцад Гитлер Чемберлайнд дахин өөр шаардлага тавихгүй хэмээн амласан байжээ. Түүнд Чемберлайн бусдын найдал итгэсэн байв. Үнэн дээр Гитлер барууны улсууд түүний эсрэг дайтахгүй гэж бат итгэлтэй байв. Өөрийгөө үүндээ алдахгүй гэдэгт бас мөн итгэлтэй байсан маа. Мюнхений хурлаар түүний сэтгэл бүрэн хансангүй. 1939 оны 3 сар Гитлер баруун Чехословакийн Бохем болон Моравиаг эзэлж хяналттай ав. Тус улсын зүүн хэсэг болох Словак нацист Германы хяндаг Puppet State буюу буфер улс болсон. 1939 оны 3 сарын 15-ны орой Гитлер Праг хотод өөрийгөө бүх герман хүмүүсийн хамгийн агуун болохыг бүгд мэдэх болно гэж зарлав. Одоо нэг эцэст нь барууны улсууд нацистийн зандал хийлэлд хариу үйлдэл үзүүлж эхлэв. Гитлерийн турмгийлэл нэгэнд тодорхой болж өмнө өгсөн амлалтууд худал байсныг илчлэв. Гэтэл Гитлер Польшийн Данзиг бомбыг авахыг шаардаж эхлэх үед Британи үүнийг мэдээд дайн гарсан тохиолдолд Польшийг хамгаална хэмээн Польшид амлав. Яг энэ мөчид Франц, Британи хоёулаа зүйл толгойд улсал нацистийн дүрмгийллийг тогтоон барих хүчтэй тор ганц улс гэдгийг ойлгож байв. Тэд зөвлөлтийн удирдагч Йосеф Сталинтай улс төрийн болон цэргийн хэлцэл хийж эхлэв. Энэ хооронд Гитлер Польшийн асуудлаас болж барууныхан Германтай дайтахгүй гэж бат итгэсээр байв. Гэвч барууныхан болон зөв толгойд улс эвсэл үүсгэж магадгүй гэж айж байлаа. Хэрв ингэж эвсэл үүсгэх аваас Герман хоёр фронт дээр байлдах ёстой болох байв. Үүнээс урьдчилан сэргийлж Гитлер Сталинтай гэрээ байгууллаа. 1938 8 сарын 23-нд Нази-Совет Non-Aggression Pact буюу нацист зөвлөлтийн үл давтлах гэрээг Герман зөвлөлт толгойд улс хоёр хоорондоо байгууллаа. Ингэж үл давтлах гэрээ байгуулсны төлөө зөвлөлт толгойд улс Германы зүүн Польш болон Балтийн орнуудад хяналтаа тогтоохыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч Гитлер амласан амлаагүй зөвлөлт толгойд улс руу давтлах төлөвлөгөөтэй байлаа. Тэр үргэлж амлалтаа зөрчдөг хүн байв. Гитлер энэ хийсэн гэрээг дэлхийд дахинд зарлаж цочирдуулав. Гитлер одоо Польш руу давтлах боломжтой болсон гэж үзв. Тэрээр генералуудаа Польш удахгүй биднийх болно гэж Гитлер өөр зүйл санаа зовох шаардлага байсангүй 9-р сарын 1-нд Германы арми баруун Польшийг эзлэв. 2 өдрийн дараа Британи, Франц хоёр улс Германд дайн зарлав. Дэлхийн 2 дугаар дайн Европт эхлэв.